За ITV 659 өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр бол яг миний хичээлийн хэсэг байгаа. Ойрд бол зөвлөгөө өргөсөн. Одоо бол хичээл рүү орё гэж бодож байна. Тэгээд нөгөө түрүүчудаа ярьсан л да одоо хилийг ер нь ямар аргаар хурдан сурах уу яах уу гэдэг. Тэгэхээр өнөөдрийнхөө гарчгийг бол зүгээр би өөрийнхөө зүгээс өргөж байгаа. Өнөөдрийн гарчиг бол using your hobby to your advantage буюу хоббиго хэрхэн өөрийнхөө давуу тал болгох вэ гэдэг утгаараа. Тэгэхээр миний хобби бол спорт байдаг. Спорт үзэх хоббитой их дуртай. Тэгээ тэр утгаараа спортын талаар юм үзэж, харж, уншиж одоо энүүгээр бол бас хэл сурахад бол нэлээд давуу тал болж нөлөөлсөн маш их том хүчин зүйл болсон гэж боддог. Тэгээ хэдүүлээ энэ ч зүгээр нөгөө тайлбарлагчдын болон бас ганц хоёр өөрсдийн одоо спортын тамирчдын хэлсэн үгнүүдээс сургая гэж бодож байна. Би сагсанд илүү дуртай учраас эндээс бүр 3-3 өгүүлбэр авчлаа. За, эхлэе гэж бодож байна. Тэгэхээр энэ ч бол яг тайлбарлагч хэлсэн LeBron with the тэнгуүтэ одоо чинь идрээс хараад би одоо нөгөө үг сурч эхэлж байгаа байхгүй жишээ нь тийм ээ. LeBron зүгээр айгүй ойлгомжтой тийм ээ. Unprecedented гэдэг маань өөрөөсөө урд хожид үзэгдэж байгаагүй гэдэг утгатай. Ингээл амар сүртэй шууд нөгөө ингээд статистикийн дэлхийн баг гэсэн чинь өдөөс нь unprecedented гэдэг нь энэ юу гэсэн үг юм болоо гэж хардаг ч юм уу те дараа нь мартадаг ч юм уу. Эсвэл outstanding юр бусын тийм ээ. За энэ юр бусын юм хийсэн юм байна. Эсвэл unprecedented эсвэл outstanding performance гэж. Performance гэдэг үгийг бол одоо би бол одоо баг хамгийн ихэнд цээжилж исэн үгэнд нэг үзүүлэлт гэдэг тийм ээ. Талбай тамирчдыг яхад үзүүлэлтийг их ярьдаг гэдэг утгаараа. Эсвэл performance for the ages гэж хэлж байгаа. Бүх цаг үеийн хамгийн одоо бас шилдэг үзүүлэлтийн нэг байсан гэдэг утгаараа. Тэгээд юугаар өгөхөр with гэснээр 45 points, 15 rebounds, 5 assists буюу яг ингээл энийг бол ингээд шууд ингээд үзэж байгаа л орчуулаад энэ гэсэн утгатай юм байна ингээл авчид 45 оноо 15 самбраас бөмбөг авалт 5 дамжуулалт гэх тийм ээ against the Celtics гэдэг энэ ч одоо 2013 он байсан уу да нэг Бостон эсрэг юу финалд 12 он байсан юм байна. Дараа нь Далласт ялагдчихсэн. За тэгэхээр бол одоо тайлбарлагч энэ хэлсэн үгнээс бол ингээл дуртай юм үзэж байгаа болохоор тийм ээ. Unprecedented гэдэг үг мэдээд авчихин, outstanding гэдэг үг мэдээд авчихин. Эсвэл for the ages гэдэг тийм ээ. Янз янзаар хэлж байгаа байхгүй. Тий. Дараа нь зүгээр сонирхолтой миний мартагддаггүй зүйл. Allen Iverson-ы хэвлэлийн бахархал дээр хэлсэн үг байдгийг. We're not talking about games гэх. Бид нэр тоглолт ярихгүй тийм үү? Бид нар ерөөсөө огт тоглолт ярихгүй байна. Бид нар юу ярьж ийм гэхээр we're talking about practice. Бэлтгэл. Одоо Iverson practice гэдэг одоо чинь YouTube дээр ч гэсэн хайх юм бол тийм ээ. We're talking about practice. Бэлтгэл. Бас нөгөө анх бас сурч ирсэн үгнүүдийн нэг. Юу гэхээр 2001 онд 2002 онд байсан финалийн дараагийн жил нөгөө Iverson нөгөө бэлтгэлдээ ирэхгүй байх гэдэг нөгөө бага асуудлаас болоод тэгсэн чинь Iverson уурандаа ерөөс яагаад ингээд бэлтгэлийг яриад байгаа юм бэ гэх. Тэгээд practice гэдэг энэ үгийг бол нэг хэвлэлийн бахархал дээр 22.5 удаа хэлсэн байдаг. 22.5 гэхэр сонирхолтой. Ягаад гэхээр ингээд we're talking about гэснээр зөрүүлээ ярьсан байхгүй practice гэж зогссон. Нэг юм дээр 15 гэсэн. Тий, тэгээ 22.5 удаа энэ practice гэдэг үгийг хэлсэн. Тийм ээ. Тэгэхээр бас энэ бол бас нэлээд бохимдлоо илэрхийлсэн тийм зүйл бол байгаа даа. Тэгэхээр одоо эндээс яг practice гэдэг үгийг болвол хартай. Ерөөсөө мартахааргүй болчихж байгаа ерөөсөө. Тэр утгаараа. За, ингэж байгаа. Дараагийнх нь болохоор юу гэхээр according to 3 дахь үгээр according to гэдэг маань энэний хэлсэнчлэн энэний дурдсан л гэсэн үг. Тэгэхээр Bill Simmons гэдэг маань бол одоо спортын бас энэ дэлхий дээр байгаа хамгийн том спортын сэтгүүлчдийн нэг зөвхөн одоо багийн спорт гэлтгүү, Америкийн спорт гэлтгүү. Маш том эксперт бас. Тий, маш том эксперт байдаг. In the book of basketball гэдэг одоо Сагсан бөмбөгийн ном гэдэг бол ном гаргасан. Энэ номыг гаргахтаа бүр эхнэрээсээ ч гэсэн баг салангаа алдсан гэж одоо хошигнж ярьдаг. In the book of basketball энэ бол сонирхолтой ном байдаг. За энэ дээр юу гэсэн гэхээр энэ одоо сонирхолтой. The Mount Rushmore of the NBA гэж байгаа байхгүй. NBA-гийн одоо Rushmore хэмээх уул гэж шүү дээ. Mount Rushmore гэдэг. Тэгсэн чинь би эхэндээ бас ойлгохгүй байсан. Юу Mount Rushmore гэж юу яриад байгаа юм бол гэсэн нөгөө Америкт нөгөө юу гэдэг шүү дээ. Mount Rushmore гэдэг нэг дөрвөн ерөнхийлөгчийн толгой байдаг да. Алдартай хөшөө байдаг тийм ээ. Дөрвөн ерөнхийлөгч толгойтой хөшөө байдаг тий. Jackson, Washington, Lincoln, Theodore Roosevelt дөрөв байдаг. Тэгэхээр хондоо энийг юу хэлж ийм гэхээр бүх цаг үеийн одоо яг шилдэг дөрвөн тоглогчийг л дуртах гэдэг байгаа байхгүй. Хэрвээ одоо Сагсан бөмбөгийн Rushmore босгоод дөрөв ингээд тоглож тавих юм бол гэдэг утгаараа тийм ээ. Includes гэдэг маань оруулах тийм үү. Магадгүй Jordan, Michael Jordan, Kareem Abdul-Jabbar, Magic Johnson, Irving Magic Johnson тэгээд Will Chamberlain
Яг Bill Russell, Larry Bird тэгээд Will Chamberlain энэ дөрөв бол орцсон байдаг гэдэг. Тэгээд үргэлжлүүлээд with яг хөөхөр ингээд хамтдаа гэсэн үг шүү дээ. Одоо хамт Kobe, Shaq, LeBron closing in ойртож байгаа. Тэгээд хамгийн сүүлийн хэсэг нь with matter of time гэдэг маань цаг хугацааны асуудал. Цаг хугацааны асуудлыг matter of time. Энэ гурвын одоо нэг нь ч юм уу хоёр нь ч юм уу энэ Rushmore руу бас явах боломжтой гэдэг тийм ээ. Mount Rushmore гэдэг үгээ шин мэдээд авчихгаа. Альва хэлийг сурахад бас нөгөө тухайн соёл моёл бас алдартай зүйл мөлүүдийг мэдчих шаардлагатай гэдэг утгаараа энийг оруулсан. За энэ нэлийн дээр үе юу явах вэ? The young sporting striker, sporting гэдэг дээр үеийн ч байх одоо спортын хөлбөмбөгийн баг гэдэг. Залуу спортингийн давтлагч Cristiano Ronaldo, has put on a show. Put on a show гэдэг маань бол бас л performance гэдэг шиг мундаг амжилт үзүүлсэн одоо шоу үзүүлсэн л гэж байгаа шүү дээ. Against гингүүтээ зүгээр against гэдэг маань хинний эсрэг. Тэгвэл зүгээр Manchester United зүгээр хэлээгөө powerhouse гэж байгаа. Powerhouse гэдэг маань бол хүчирхэг. Зөв хүчирхэг Манюгийн эсрэг бол спортингийн жоохон залуу тийм ээ 10 дэх настай залуу бол өстө мундаг амжилт үзүүлсэн. Тэгээд яванда тухайн багт бас одоо тоглох боломж нь олдчихсан. Хамгийн анх бол Cristiano Ronaldo гарч ирж байхдаа гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ бол одоо ингээ хөлбөмбөг рүү орчлоо тийм ээ сагснаас. Би нөгөө спортын фан болохоор ингээд янз бүрийн юм үзээд ингээд янз бүрийн спортыг оруулаад энийг сонссон юмнуудаас бас ингээд юу яасан байгаа байхгүй. Энэ болгон дээр дандаа хэрэгтэй. Put on a show гэдэг үгийг мэдээд авчиж байгаа. Powerhouse гэдэг ч юм уу тийм ээ. Одоо хиллэлгүүд айгүй их байдаг. Тэр утгаараа. За, tennis руу оръё. Rafael Nadal Испани Майоркогийн алдарт теннисчин байдаг. 14 удаагийн Grand Slam аварга их тулгын аварга. Rafael Nadal undoubtedly гэдэг маань манайхан энд юу шүү би энэ чинь гэж doubt гэдэг маань бол үгүйсгэх гэсэн үг. Undoubtedly гэхээр одоо маргаангүй king of clay. Clay гэдэг маань одоо шавар тийм үү? Одоо шаварны одоо талбай бол хаан гэж байгаа тийм үү? Тэгэд with 10 Roland Garros victory. Roland Garros гэдэг маань бол French Open. Одоо Францын нээлттэй тэмцээний их тулга бол шавран дээр болдог. Энэ бол маргаангүй бол Rafael Nadal бол хаан. Энэ бол гайхалтай 18 настай анх ороод төрүүлэл 10 төрүүлсэн. Дунд нь суудрлангт нэг ялагдчихсэн, сүүлд нэг ялагдсан. Тэгэхээр бол энэ ялалтаараа тийм ээ 10 удаа бол Roland Garros аавна гэдэг бол гайхалтай. Бүх цагийн хамгийн их одоо нийт 4 их тулга авсан л Федерер 17 таа байгаа шүү дээ. Тэгэхэд ганцхан тэмцээнээс 10-ыг авцсан. Мэдээж бусдаас нь нийлээд 4-ыг авсан л та. Тэр утгаараа undoubtedly гэдэг үг маань бол тийм байна. За дараагийнх нь бокс руу орж байна уу тий? Floyd Mayweather proved once again. Ахин батлаа гэж байна тийм ээ энэ дэр. Proved once again. Бид ахин батлаа гэдэг байна. Энэ их ордог. He's one of the one of the greatest of all time. Greatest of all time гэдэг маань бүх цаг үеийн хамгийн шилдэг гэсэн үг. Greatest of all time гэдэг энэ маань бол нөгөө товчлогдохоор GOAT гэж ярьдаг. Яма гэсэн үг. Тэгээ нөгөө Майкл Жордан гэдэг Twitter дээр Яманы юу зураг мураг тавьсан байдаг. Тийм учраас GOAT. Бүх цаг үеийн хамгийн шилдэг. Mayweather бол хамгийн шилдэгүүдийн нэг нь гэдэг бол баталсан гэж байгаа. Мэдээж бол Lewis байгаа, Tyson байгаа, Ali байгаа, боксing ертөнцид бол тэр утгаараа with his unmatched харьцуулагдашгүй гэсэн үг. Unmatched defensive abilities хамгаалтын ур чадвар тийм ээ. Ер нь бол хамгаалдаг гэж ярьдаг. Гэхдээ бол бас мундаг юу in a victory, ахал victory гэдэг үг орж байна тийм ээ. Ялалт against Manny Pacquiao. Сая бол тийм ээ Pacquiao юу Mayweather гэж хэлсэн. Нэгний бол тоглолтоор бол бас л баталж ялаа янзын мундаг байсан. За тэр утгаараа. За энэ ч golf руу орж байгаа шиг байна. Golf руу with a transgression scandal гэж байна. Би бас нэг скандал оруулах гэж үзсэн юм л да. Скандал гэдэг тийм хил аманд одоо спортон хүртэж идэг. Transgression гэдэг маань бол одоо яг орчуулбал нүгэл гэсэн үг л дээ. Одоо нөгөө хүүхнүүдтэйгээ зөндөө асуудал гарсан. Tiger Woods 2009 онд. Энэ болон with and upcoming stars. Тийм ээ? Одоо гарч ирж байгаа одууд. Энэ скандалтайгаа нэмээд гарч ирж байгаа одууд одоо жишээ нь such as Rory McIlroy гэж байгаа. McIlroy шиг одоо одуудаас шалтгаалаад өөрийнх нь скандал гарч ирж байгаа одуудаас шалтгаалаад Tiger's шанс нь тийм ээ? Of surpassing гэдэг маань давж гарах гэсэн. Одоо дээр нь гарах. Давж гарах. Jack Nicklaus
Jack Nicklaus-ыг одоо давах одоо шанс нь бол looks slim буюу маш бага харагдаж байна гэж байгаа. Уул нь бол одоо хоёр их дуулга авчвал бүх цаг үеийн шилдэг Jack Nicklaus-тай тэнцчих гээд идэг. Яг ид үедээ тэгээд унтсан ямарч байсан. Тэгэхээр одоо гольф дээр скандалаас болоо дээрээс скандал гарч ирж байгаа одуудаас болоо гарч ирж байгаа одууд байгаа. Dustin Johnson, Rory McIlroy гэдэг. Эдрээс бол Tiger Woods-ийн chance бол одоо бас багассан. Бүх цаг үеийн одоо маргаангүй одоо шилдэг гольфч байх байсан боловч 36-ад бол 14 Grand Slam-тай байсан. Тэгээд унтсан тим байгаад байна. За, яг одоо явагдаж байгаа бейсболын плей-офф бол эхэлж байгаа. Өчигдөр бол Chicago Cubs гэдэг баг бол дараагийн шатанд орохоор болсон. Тэгэхээр having хараа with юм уу having гэдэг тийм ээ ing-гээрээс үйлбэр эхэлж байгааг бас зүгээр анзаарвал. Ингэснээрээ гэж байгаа байхгүй having гэдэг маань advanced to одоо дараагийн шатанд дэвшсэн. To the NLCS гэж байгаа зүйл National League Championship Series гэдэг одоо конференцийн аваргын төлөөлөл бэлтгэсэн гэсэн. Ингэснээрээ NLCS-д орсноор Chicago Cubs have a legit chance. Legit гэдэг маань боломжийн, бас л боломжийн шанстай. To break за эвдэх гэж байгаа юм тийм ээ. Championship drought гэдэг маань нөгөө махалж орчуулбал ган гачиг гэсэн үг л дээ. Championship drought гэхээр одоо авраг ойрд аваагүй. Одоо энэ одоо юу гэх тийм ээ. Аваагүй олон жилиг бол одоо эвдэх шанстай гэж байгаа. Since 1908 1908 оноос хойш бол Chicago Cubs авраг аваагүй байгаа. Бейсбол бас нэлээд удаан түүхтэй. Тэгээ нэг сонирхолтой нөө юу гэдэг штэ нөө цаг хугацаагаар аялдаг нөгөө кино гэдэг штэ тэгээ нөгөө Michael J. Fox цаг хугацааны биш юм лөө Back to the Future 94 бичсэн гэдэг. Тэгээд тэрэн дээр нөгөө яадаг байхгүй 2015 он руу очсон чинь Chicago Cubs авраг авсан байдаг байхгүй одоо 80 онд хийсэн кино чинь 2015 он руу очсон Chicago Cubs авраг авсан байдаг. За арай үгүй л гэдэг паналны ахиж хизээж авахгүй гэдэг жийсэн. Одоо энэ жил 2016 он. Одоо шүүгийн дээр хөтөлцсөн гэсэн үг шүү дээ. 108 жил өнгөрцөн байна. Энэ баг сүлд авраг авснаас хойш. Тэгэхээр бол бас спортын түүхэнд бол бас нэлээд том болж магадгүй. Тиймэрхүү юм байгаад байна. За дараагийнх нь Alexander Karelin энэ бол бас юу гэдэг алдартай бүх байдаг. За Karelin is a dark horse. Dark horse гэдэг маань бол юу гэсэн үг? Одоо юу гэдгийг хар морь гэхээс илүү одоо чимээгүйхэн явж байгаа. Чимээгүйхэн одоо өрсөлдөгч гэсэн үг байхгүй. Чимээгүйхэн өрсөлдөгч. Нөө хүн болгон одоо ингээл нэг хоёр том хүмүүсийг одоо энэ жил одоо магадгүй NBA-гээр ярих юм бол тийм ээ LeBron, Kyrie, Curry хин одоо авраг авах уу гэдэг жишээл магадгүй Anthony Davis, Damian Lillard орсон dark horse гэж магадгүй чимээгүйхэн гэж явж байгаа. In the conversation энэ ярианд бол чимээгүйхэн юу гэхээр of the greatest Olympian of all time. Бас л нэг олимпийн гэхээр бүх цаг үеийн хамгийн шилдэг олимпичин. Бүх цаг үеийн хамгийн шилдэг олимпичин хэн бэ гэдэг ярианд Alexander Karelin явж байгаа. Тэнгүүтээ энэ нөгөө юу авцсан байгаа байхгүй semicolon. Энэ цэг даслыг яах гэж авдаг вөхөр тухайн өгүүлбэрийн санаа дуусааг байгаа. Гэхдээ шинэ өгүүлбэрөөс эхэлж болохгүй. Тэгэхээр he's up there гэж байгаа. Тэр дээр байгаа энэ бол хинтээ хамт байгаа вөхөр Phelps and Bolt. Michael Phelps уу Usain Bolt уу тийм ээ Phelps 23 удаагийн алт Usain Bolt 9 төрөлд орсон 9-нд нь алтан медаль авсан 3 олимпиад игдэг. Тэгээ Karelin бол одоо Greco-Roman төрөлд бол 88 92 96 онд бол хасах 130 кг-д бол алт аваад тэгээд 2000 онд мөнгө авцсан Америкийн Corey юм дээ ялгадаад. Тэгээд хондоо бүх хүн шүү дээ тий. Тэгээд дөрөвт олимпиад 3 алт аваад мөнгө авна гэдэг бол Alexander Karelin бол яалтж байхгүй бас энд ярилцгаар ямар Phelps шиг 23 алт авч чадах юм биш тийм биз дээ тий. Бүх төрлүүдээр нөр юм чинь. Тэгэхээр 4 олимпиад бол 4 олимпийн турш бол тухайн спорттой бас л ноёрхсон гэдэг бол бас бүх цаг үеийн шилдэг олимпичин бас байж болохоороо гэсэн байгаа. Тэгээ яг бас миний хичээл заах тактик юу гэхээр хүүхдүүд аль болох сонирхолтой маягаар ингээд те юу яагаад сонирхолтой фактууд заавал спорт галбгүй л те. Одоо цаг үеийн асуудалтай юм ярингууд тэгээ тэрнийхэн талаар өгүүлбэрээ ярингууд магадгүй non-precedented гэдэг ч юм уу dark horse гэдэг үгийг мартдаггүй гэх юм уу те. Тэр болгоноор бол тэгж team тактикаар орж байна. За асуух юм байна.
Энэ их оновчтой арга гэж олон багш нар ярьд юм лээ. Би одоо бас нөгөө хэл сурах гад эхэлж л та. Тэгсэн чинь бид нарыг болохоор хамгийн ихтэй өөрийнхөө хоббитой ч юм уу, ажилдаа ч юм уу холбож одоо хэл сурах үйл ажиллагаагаа ингэж холбох юм бол илүү үр дүнтэй байна гэдэг зүйлийг манай багш хэлсэн байхгүй. Тэгээ миний хувьд бол яа гэж бодсон хэр өдөртөө нэг мэдээ орчуулдаг ч юм уу, уншдаг ч юм уу те. Яг өөрийнхөө одоо төвшөнд таарахаар тэгвэл харин нөгөө илүү хэл сурахад хүнтэй гэж бол бодоод байна. Тэгэд амарчин сая бас хэлсэн шүү дээ те. Хүний яг нөгөө нэг сонирхлын дагуулад юма заах юм бол илүү нөгөө ой тогтоолтод нь илүү сайн үлднэ гэж яг л үнэн байна л да тий. Одоо чи либро ингэчлээ гэж нэг юм ярингут эцнэр юу гэсэн үг юм болоо гэж зайлшгүй тавьж эргүүлэх шүү дээ тий. За либро ингэсэн гэд би тэр үгийг цээжилж исэн гэд дараа нь тогтоох жишээний үнэхээр бол оновчтой зөвлөл арга байна л да. Тэгээ октодод хэлэхэд нэг юм байдаг ш нөгөө нэг Яхогийн OMG буюу Oh my god гэдэг тий. Тэгээ тэрэн дээр болохоор Холливуудын хамгийн сүүлийн скандал гардаг байхгүй. Тэгвэл тэрнээсээ салжээ тэр тэгжээ тэр тэдэн мянган долларын цүнхөө авчээ. Тэгээ тэрийг ингэчээ тэр прус ундаг байна гэсэн. Тэр бол бас хэл сурах бас гайхамшигтай арга. Яг нөгөө хэрэгт орлож штэ. Нэрээ Анжелина Жоли ингэсэн байж тээ тэгсэн байж тэгээд тэр алгана ингээд бас хараад тэнгууд нэг маш хурдан ойлгож сурдаг. Би одоо юу яадаг вэ? Яг эхний хичээл дээр бол амжигдах юм аймаа танилцуулаад одоо Universal-ийн хүүхдэд хоёр дахь хичээл дээр би бүр хичээлээс хэдэн минут ч байсан хичээлийн цагийг авч байгаа хүүхдэдээ одоо өөрсдийн нэрийн, насын, сургуулийн, хоббигийн, дуртай киногийн ирээдүйд айлуулсад ямар мэрэгчлэр сурах сонирхолтой гэдэг нэг нэгээр нь ингэж танилцж авдаг байхгүй. Тэгээд бас зарим хүүхдүүд яагаад ингэдэм бол гайхдаг. Тэгээ хоббигийн мэдээд авчихаар дараа нь хичээлээ ороход нөгөө одоо ихэнх хүүхдүүд магадгүй Harry Potter дуртай байх юм бол ч юм уу те. Тэгээд тэр тал руугаа ордог ч юм уу. Тэр утгаараа ингэж хүүхдүүд яг нөгөө яг л хоббийн таар болохоор л хүр дүнтэй байгаа юм болов уу гэж хараад байгаа. Би бол одоо ингэж байгаа байхгүй. Бас хүүхдүүдийн зовлонг ойлгохгүй бол одоо Францэл сураад байгаа юм л та. Тэгээд Францаар ингээд яг миний бас мэдхгүй ингээд юм бичсэн байхад Леброны нэр ч юм уу Кобигийн нэр орсон байвал надад бас сонирхолтой. Ингээд харах гэдэг шүү дээ. Ядаж нэггүй гэдэг утгаараа. Тэгэхээр одоо надаа бол альва нэг юм тайлбарлах гэж байгаа бол тийм эсвэл зүгээр ингээл одоо манай найз нөхөд ч гэсэн мэддэг болчихсон. Ажил хэрэг мэрэг ингээл ярих гэж байгаа бол эхлээл сакс ярьж байгаа тийм ээ. Тэгж байгаа ордог ч юм уу. Би тэгэнгүүт юу ч байсан ямар ч нөхцөлтэй байсан нөгөөдгийг яриад ундаг ч юм уу те. Би хадгалт гарч ирэх юм шүү дээ. Харин тий. Бүр мэддэг болчихсон одоо. Сурагчид ч гэсэн юм гоохтай ч юм уу. Тэгээд одоо үнэхээр нугасгүй хоббитой учраас. За тэгэхээр өнөөдрийн хичээл бол хоббигоо өөрийнхөө хэрхэн давуу тал болгож ашиглах вэ гэсэн сэдв байлаа. За баярлалаа. Мэдээж та бүхэн Амаржингийн энэ хичээлийг үзээгүй. За үзээгүй нэгэндээ санал болгож байгаа бол ETV HD гэсэн пэйжид лайк дарж ороод үдээс хойш ихэд Амаржингийн хичээл сошиалд бүрнээр орно. Тийм учраас та бүхэн бас тэндээс дуулаагүй, сонсоогүй найздаа хөө ETV-гийн нөгөө Амаржин тийм хичээл заасан штэ. Өнөөдөр тэрийг нь тэр пэйжээс орж үзээрэй гэж хэлээд бас те олон хүнийг бас энэ хичээлийг үзээсэй гэж бодож байна.